За та бүхний өнөөдрийн амгалан айлтгая. Сондөрлөн англи төв Icon цагмтай хамтран явуулж байгаа англи хэлний цоврал хичээлийн 18 дугаар хичээл өнөөдөр энхүү эхэлж байна. Өнөөдөр хичээлээр багш та бүхэнд өдөр бүр хэрэглэгддэг daily routine буюу одоо өдрийн дэглэмийн тухай, өдөрт хийдэг зүйлийн тухай жирийн одоо цаг болон жирийн өнгөрсөн цаг дээр харьцуулан зааж өгч байна. Өнөөдрийн хичээл бол давтлах хичээл гэж ойлгож болно. За ингээд хичээлдээ орцгоё. Түрүүгийн талаар хичээлээр бид нар энэ үг хэлбэрүүдийг үзээд дууссан байж байгаа. Нэг одоо бүгд дахиад сэргээгээд нэг харчээ. Wake up. Сэрэх. Get up. Босох. Get dressed. Хувцаслах. Хувцас өмсөх. Wash face and hands. Нүүр гараа угаах. Brush the teeth. Шүдэ угаах. Have a shower. Шүршүрт орох. Have breakfast. Өглөөний цай уух. Go to the work. Ажил руугаа явах. Take someone to some place. Буюу хэнийг хүнийг ямар нэгэн газар руу хүргэж өгөх. Begin the work. Ажлаа эхлэх. Have lunch. Өдрийн хоол идэх. Have гэдэг үг нь одоо ямар утгаар илэрхийлдэг вэ гэдгийг бас заасан байгаа. Finish the work. Ажлаа дуусгах. Go home. Гэрлүүгээ явах. Come home. Arrive home. Гэртээ ирэх. За гэртээ ирэхдээ come home гэдгээр хэлж болно. Хамон arrive home гэж хэлж болох нэ. Cook dinner. Орон хоол хийх. Cook dinner. Have dinner. Орон хоолоо идэх. Wash up the dishes. Аяг тавгаа угаах. Watch TV. Зурагт үзэх. Read a book. Ном унших. Surf the net. Интернетээр аялах. Нет ухах. Have a bath. Усанд орох. Go to bed. Унтах. За тэгэхээр өглөө сэрэхээс эхлүүлээд wake up-аас эхлүүлээд ороо go to bed хүртэл унтах хүртлээр бид бүхэн эдгээр зүйлийг амьдралдаа хийдэг байна. Тэгвэл энэ хийдэг үгсийг, энэ хийдэг зүйлсийг daily routine гэж хэлдэг байна. За тэгвэл одоо бүгдээ энэ өдрийн дэглэм дээр хэрэглэгддэг өдөр тутам хийдэг зүйлийнхаа тухай жирийн одоо цаг дээр болон жирийн өнгөрсөн цаг дээр харьцуулж өгүүлбэрт буюу хэрэглээнд ярианд оруулж үзэн хажуугаар нь бүгдээ нөгөө үдсэн дүрмүүдээ сайхан давтаад ойлгоод цэгцлээд ингээд явах нэ. За ингээд ихний үлбэр. Wake up гэсэн үгийг авсан байна. What time do you usually wake up? За, монгол хэлний орчуулбал та ихэвчлэн хэдэн цагт сэрдэг вэ? What time do you usually wake up? Do you usually wake up? За, present simple буюу жирийн одоо цаг учраас туслах өгүүлэг нь do гэж авсан байна. Өөрөлдөл туслах өгүүлэг дээр жирийн одоо цаг дээр do das гэсэн үг хэрэглэгдэнэ. Үүлийн эзэн юу байгаа учраас do наа. За энэ өгүүлбэрийг жирийн өнгөрсөн цаг руу хэрхэн хувирч өөрчлөгдсөн байна вэ? Жирийн өнгөрсөн цаг руу хэрхэн шилжүүлсэн байна вэ гэдгийг харъя. What time did you wake up yesterday? Орчуулбал та өчигдөр хэдэн цагт сэрсэн бэ? За энэ өгүүлбэр дээр энэ өгүүлбэрийн буюу энэ хоёр цагийн ялгаа нь юу гэхээр ерөөсөл эхнийх нь do жирийн одоо цагийн туслах өгүүлбэр байна. Дараач нь мэдээж past simple tense учраас жирийн өнгөрсөн цагийн did гэсэн туслах өгүүлбэрийг хэрэглэсэн байна. За мөн энэ цаг дээр нэмэлтээр юу орчсон бэ гэхээр цаг хугацааг илэрхийлсэн өөрөлдөл үйл явдал
болоод өнгөрсөн болохыг илэрхийлсэн yesterday үг маань энэ өгүүлбэр дээр орсон байна. Тэгэхээр одоо энэ өгүүлбэр бол жирийн өнгөрсөн цаг мөн гэдгийг бид нар нэгдүгээрт нь дид гэсэн нислэг хөлгөөр мэдж болж байна. Хоёрдугаарт нь yesterday гэсэн ийм үгээр нь бас мэдж болж байна. За тэгвэл жирийн одоо цаг жирийн өнгөрсөн цаг хэр маань ингэж ялгагддаг байна. За хариулъя. Би ихэвчлэн 7 цагт сэрдэг гэсэн үгээр хэлье. I ихэвчлэн usually I usually wake up at за цагийг илэрхийлсэн үгийн өмнө дандаа at гэсэн өгтөрөд авдаг. 7 цагт гэж хэлвэл at 7 o'clock. At 7 o'clock. За энэ бол жирийн одоо цаг. Би ихэвчлэн 7 цагт сэрдэг. За тэгвэл одоо энэ өгүүлбэрийг жирийн өнгөрсөн цаг руу хувиргаж үзье. За энэ жирийн өнгөрсөн цаг дээр асуулт байна. Та өчигдөр хэдэн цагт сэрсэн бэ гэсэн асуулт байна. За хариултаа бүгдээ би өчигдөр 7 цагт сэрсэн гэж хариулах ёстой. За тэгвэл одоо энэ тохиолдолд яах вэ гэдгийг бүгдээ анхаарай. Сэрсэн гэдэг үг маань wake up. Сэрх гэсэн үг аа. Сэрх, өглөө сэрх. Wake up. За wake up гэсэн энэ phrasal verb-ийн wake гэдэг үг нь дөрвийн бүсэл үг аа. Тэгэхээр wake гэдэг маань past simple болохоор хуурахаараа woke болно. I woke up. I woke up at 7 o'clock yesterday. За үлдээ орчлоо. Би өчигдөр 7 цагт сэрсэн. I woke up at 7 o'clock yesterday. Би өчигдөр 7 цагт сэрсэн гэж байна. За ийм өгүүлбэр. За ингээд энэ өгүүлбэр маань бидний жишээ авсан өгүүлбэр маань тусгай асуултаар асуугаад батлах хэлбэрээр хариулсан байна. За энэ мөн ялгаа авахгүй тусгай асуултаар асуугаад батлах хэлбэрээр хариулсан байна. За тэгвэл одоо ерөнхий асуултан дээр жишээ авч үзье. Ерөнхий асуулт. За wake up гэдэг жишээ авсан бол одоо бүгдээ have a shower буюу шүршүрт арах. Тэр эмэгтэй өглөө бүр шүршүрт ордоггүй гэж асууж байна. Тэр эмэгтэй өглөө бүр шүршүрт ордоггүй. За тэгвэл ерөнхий асуулт учраас туслах хөлөөр хэлэх хэрэгтэй. Үүлийн эзэн 3 дугаар биеийн ганц тоо байгаа учраас das гэсэн туслах хөлөгийг явууч байна. Das she шүршүрт орох гэдгийг have a shower гэж хэлдэг. Does she have a shower? Өглөө бүр гэж хэлвэл every morning. Every morning. Тэр өглөө болгон шүршүрт ордог юм уу? За энэ бол general question буюу ерөнхий асуулт. Орчуулбал тэр эмэгтэй өглөө болгон шүршүрт ордог уу гэж байна. За жирийн одоо цагийн туслах хөлөг маань дүү даас гэсэн хоёр туслах хөлөг гэдэг. Даас нь 3 дугаар биеийн ганц тоон дээр хэрэглэгддэг. Асуух болон үгүйсгэх хэлбэр дээр хэрэглэгддэг учраас энэ маань даас гэсэн туслах хөлгийг авсан байна. За энэ does she have a shower every morning гэдгийг жирийн одоо цаг дээр бичсэн энэ ерөнхий асуулт буюу энэ өгүүлбэрийг жирийн өнгөрсөн цаг руу бүгд шийдвэрлэе. Жирийн өнгөрсөн цагийн за тэр эмэгтэй 2 цагийн өмнө шүршүрт орсон уу гэж асуусан юм. Тэр эмэгтэй 2 цагийн өмнө шүршүрт орсон юм уу? За тэгвэл бас ерөнхий асуулт учраас туслах хөлөг нь эхэндээ орно. За одоо жирийн өнгөрсөн цагийн туслах хөлөг нь did. За ингээд цаашаа өгүүлбэр маань үргэлжлэх ёстой. Did she
have a shower. За ингээ үндсэн өгүүлбэр гараад ирж байгаа. Тэр эмэгтэй шүршүрт орсон уу? За одоо жирийн өнгөрсөн цаг дээр хэрэглэгддэг үг орж ирж байна. 2 цагийн өмнө. 2 hours ago. За өгүүлбэр орчуулъя. Тэр эмэгтэй 2 цагийн өмнө шүршүрт орсон уу? Have a shower гэдэг нь шүршүрт орох гэсэн үг байна. За энэ жирийн өнгөрсөн цаг дээр ерөнхий асуулт инхүү гараад ирлээ. Ерөнхий асуулт маань туслах хөлбөр эхэлдэг. Жирийн өнгөрсөн цаг учраас дид гэсэн туслах хөлбөр эхэлж байгаа гэдэг үгээрээ сайн анхаарал аваарай. Одоо бид энэ өгүүлбэр дээр баталсан өгүүлбэр бичсэн учраас одоо энэ хоёр асуултыг үгүйссэн хэлбэрээр хариулъя. Үгүй ээ. Тэр эмэгтэй өглөө болгон шүршүрт ордоггүй. За тэгвэл no. Тэр эмэгтэй гэж хэлвэл she. За туслах хөлбөр маань Бордорын ганц тоо жирийн одоо цаг учраас даас гэсэн туслах хөлбөр хэрэглэгдэнэ. За тэгээд даас гэсэн туслах хөлбөраас not ороод товчлогдохороо contraction doesn't болно. She doesn't have a shower every morning. Окей. Тэр эмэгтэй өглөө болгон шүршүрт ордоггүй. За дахиад орчуулъя. Үгүй ээ. Тэр эмэгтэй өглөө бүр шүршүрт ордоггүй. Does not гэсэн хэлбэр маань товчлогдохороо doesn't гэсэн юм хэлбэр болж байгаа. No, she doesn't have a shower every morning. За. Past simple tense-ийн энэ асуултанд хариулъя. Тэр эмэгтэй 2 цагийн өмнө шүршүрт орсон юм уу? Үгүй ээ, тэр эмэгтэй 2 цагийн өмнө шүршүрт ороогүй гэжлээ. За тэгвэл юу хэлэх вэ? No. She одоо туслах хөлбөр маань жирийн өнгөрсөн цаг туслах хөлбөр маань did. За тэгэхээр did орно. Did маань хойноосоо үгүйсгэж байгаа учраас not гэсэн үгийг авч байгаа. За тэгээд товчлогдоод did not гэсэн хэлбэр маань didn't гэсэн хэлбэр болж орж ирж байна. No, she didn't. No, she didn't have a shower. За. Үгүй ээ. Тэр эмэгтэй шүршүрт ороогүй. За бүр татчих өгвөл цаг хугацааны дотор бол 2 hours ago. Үгүй ээ. Тэр эмэгтэй 2 цагийн өмнө шүршүрт ороогүй. За тэгэхээр past simple tense буюу жирийн өнгөрсөн цаг дээр үгүйсгэхээр didn't гэсэн did not буюу didn't гэсэн ийм хэлбэрийг авдаг байх нэ гэдэг үг дээр анхаарал аваарай. За мөн дараагийн хэлбэрийг үзье. Та өглөөнийхөө цаг уудаггүй гэсэн. Та өглөөний цайгаа уудаггүй. За энэ тохиолдолд юу болох вэ гэвэл туслах хөлөг нь дүү болж орчиж байгаа. Яагаад вэ гэхээр уулийн эзэн нь та буюу юу гэсэн үг орчиж байгаа. Do you have breakfast? За энэ бол ерөнхийд нэг асууж байна. Та өглөөний цаг уудаггүй. Do you have breakfast? Do you have breakfast? Тийм ээ. Би уудгаа гэдэг одоо товчлсон хэлбэрээр хариулъя. Yes, I do. Yes, I do. Тийм ээ би уудаг. За. Тэр та өглөөнийхөө цаг уусна уу гэсэн юм. Та өглөөнийхөө цаг уусна уу? За тэгвэл did гэж орчиж байгаа. Did you have
Did you have breakfast? Та өглөөний хоцайг уусан уу? Did you have breakfast? За энэ дээр ялгаа нь юу гэхээр энд das гэдэг нь 3 дахь бие байгаа учраас das авсан байгаа шив байгаа учраас das. Энэ дээр болохоор юу гэсэн биеийн төлөө нэг байгаа учраас дүү гэж өгсөн байна. За энэ хоёр дээр ялгаа юу гэхээр Do you have breakfast гэдэг нь жирийн одоо цаг present simple tense. Did you have breakfast гэдэг нь жирийн өнгөрсөн цаг буюу past simple tense. Хариулъя. Тийм ээ. Би өглөөний хоцайг уусан гэж товчсон хэлбэрээр хариулвал Yes, I did. Yes, I did. Тийм ээ. Би тэгсэн. Тийм ээ. Би цайгаа уусан гэсэн юм утгаар хэлж байгаа. Энэ болохоор тийм ээ. Би уудаг. Тийм ээ. Би өглөөний хоцайг уудгаа гэж хариулвал товчсон хэлбэрээр ингэж хариулдаг байна. За тэгэхээр энэ дэр бас does, do, did гэсэн юм. 3 туслах бүлэг маань хэрхэн яаж хэрэглээд байгаа, яаж ялгагдаад байгаа гэдгийг бүдрээс харьцуулаад сайн ойлгоод аваарай. За мөн үүлийн эзнийг асуудаг. Асуулт байна. Үүлийн эзнийг асуудаг. Асуултаар асууж үсэ. Та нарын хэн чинь орон хоол хийдэг вэ гэж асууя. Та нарын хэн чинь орон хоол хийдэг юм бэ? За ингэж асуувал та нарын хэн чинь гэдэг өгүүлбэрийг англиар which of you. За үүлийн эзнийг асууж байгаа учраас шууд үүл үг нь орчно. Cook. За энэ дэр бас нэг дүрэн байна. Үүлийн эзнийг асууж байгаа тохиолдолд үүл үг нь элдв янзын дүү даас гэсэн дэд гэсэн туслах үйлийг авахгүйгээр шууд үүл үг нь өөрөө хурцдаг. Which of you cooks? Та нарын хэн чинь хоол хийдэг? За энэ дэр орон хоол хийдэг юм чи. Та нарын хэн чинь орон хоол хийдэг вэ? Which of you cooks dinner? Та нарын хэн чинь орон хоол хийдэг юм бэ? За нүүлээс нэг асуудаг асуултуудыг өшөө асууж болно. Хэн орон хоол хийдэг вэ гэж хэлвэл who cooks dinner? За хэний охин орон хоол хийдэг юм бэ гэж хэлвэл whose daughter cooks dinner? Өөрөлдөл whose. За энэ дэр одоо үйл хийсэн байна. Хэн ч хийж олон тийм ээ. За энэ дэр бид нар охин гэдэг жишээ авсан байгаа. Whose daughter. За энийг ингээд бичвэл илүү ойлгомжтой болох юм шиг харагдаж байна. За энэ сайн өгүүлбэр одоо дахиад бүдрээ харъя. Та нарын хэн чин орон хоол хийдэг вэ? Which of you cooks dinner? За хэн орон хоол хийдэг вэ? Who cooks dinner? Хэний охин орон хоол хийдэг юм бэ? Whose daughter cooks dinner? За яагаад гэвэл энэ юуг асууж байгаа юм бэ гэхээр үүлийн эзнийг асууж байгаа. Subject-ийг асууж байгаа учраас. За тэгвэл энэ гурван үйлбэрийг одоо present simple tense-ээр бичигдсэн байж байгаа. Тэгвэл энэ past simple tense буюу жирийн өнгөрсөн цогцолж үзье. За зарчмын хувьд л адилхан. Өөрөлдөл үүлийн эзнийг асуудаг who, whose, which of you гэсэн гурван асуултын араас жирийн одоо цогцол үйл хувирч байна. Хувирхдаа бид нар үйл үг нь s авдаг гэж урдмалсан байна. Тэгвэл жирийн өнгөрсөн цогцол бас ялгаа авахгүй who, whose, which of-ыг араас орсон үйл үг нь хувирна. За хувирх дээр яаж хувирдаг вүлээ гэдгийг бүгдээ бодох хэрэгтэй. За тэгвэл та энэ өгүүлбэрийг зөв хийж чадна гэсэн үг. За ингээд
жирийн өнгөрсөн цаг руу шилжүүлээ. Та нарын хинчин гэдгийг which of you гэж хэлж байгаа. Та нарын хинчин. За зүгээр хин тэгдэг вэ? Хин тэгсэн бэ? Гэдэг асуултанд ордог. Who гэсэн асуулт байна. Мөн whose буюу хиний. За энэ дээр харъя. Та нарын хинчин орон хоол хийдэг вэ? Та нарын хинчин хоол хийдэг вэ гэдэг дээр жирийн одоо цаг дээр which of you cooks гэжсэн. За тэгвэл энэ дээр та нарын хинчин орон хоол хийсэн бэ гэж хэлвэл which of you cook гэдэг үйлг маань өөрөө орж ирнэ. За тэгээд энэ үйлг маань мэдээж хуурах шаардлагатай. Жирийн өнгөрсөн цаг дээр үйлг нь хоёр аргаар үүсдэг. Өөрөөр хэлбэл хоёр янзын үйлгийн хуйрлаадаг. Дөрмийн үйлг байвал үйлгийн араас ид гэсэн төсөл салгадаг. Дөрмийн бус үйлг байх юм бол үйлг нь үнцээрээ хуурч өөрчлөгддөг. За үүнийг өмнөх хичээлүүд дээр бид нар хангалттай тайлбар сонссон байгаа, үзсэн байгаа. За тэгвэл cook гэдэг үг маань өөрөө дөрмийн үйлг учраас дөрмийн үйлгийн ард залгадаг id гэсэн төгсгөл залгаад байгаа. За ингээд утга төгс зөв өгүүлбэр гараад ирлээ. За уншъя. Which of you cooked? Та нарын хинчин хоол хийсэн бэ? За хоолой тодтоход оройн хоол гэдгийг нэмэт биччихэ. Cooked дийнэ. За хэн оройн хоол хийсэн юм бэ гэж асууя. Тэгвэл who cooked дийнэ. За хэний охин оройн хоол хийсэн бэ гэж хэлбэл whose daughter cooked dinner. Хэний охин оройн хоол хийсэн бэ? За тэгэхээр жирийн өнгөрсөн цаг дээр дөрмийн үйлг нь хойноос id явсан байна. Дөрмийн бус үйлгүүдээр бүтрээ нэг жишээ авъя. За энэ өглөө сэрсэн гэдэг дээр хэн өчигдөр 7 цагт сэрсэн бэ? Та нарын хинчин өглөө 7 цагт сэрсэн бэ? Хэний охин өглөө 7 цагт сэрсэн бэ? За тэгвэл дөрмийн үйлг маань cook гэдэг араас id явсан байна. Тэгвэл дөрмийн бус үйлг маань нөгөө wake up гэдэг нь woke up болж хуурсан байна. Батлах хэлбэр дээр. За тэгвэл энэ үүлийн эзнийг асууж байгаа тохиолдолд яг батлах хэлбэр шиг хуурна. Дөрмийн бус үйлг маань бас яг тэр хуурж өөрчлөгддөг орж ирнэ. Жишээлбэл өгүүлбэр дээр үзээ бүгдээ та нарын хинчин өглөө 7 цагт сэрсэн бэ гэж хэлээ. Тэгвэл which of you wake up гэдэг нь woke up болно. Woke up 7 цагт at 7 o'clock. За өчигдөр yesterday. За тэгвэл одоо бид нэг уншаад орчуулчих. Which of you woke up at 7 o'clock yesterday? Та нарын хинчин өчигдөр 7 цагт сэрсэн бэ? Who woke up at 7 o'clock yesterday? Хэн өчигдөр 7 цагт сэрсэн бэ? Мөн whose daughter woke up at 7 o'clock yesterday? Хэний охин өчигдөр 7 цагт сэрсэн бэ гэж байна. За ингээд дараагийн өгүүлбэр дээр жишээ авъя. За read a book. Энэ шинээр ном унших. За энэ шинээр бүдрээ энэ тохиолдолд үүлийн эзнийг асуусан жишээ авсан байна. Одоо тэгвэл object буюу тусгатгууныг асууя. Та
тэд нар ямар ном уншдаг юм бэ? Тэд нар ямар ном уншдаг вэ? За тэгвэл үгжлэх вэ? Ямар ном? За тэгвэл ямар гэдэг үг маань which гэсэн үг байна. Which. За which гэсэн асуултны араас ном буюу object нар орно. Which book тэд нар ямар ном уншдаг вэ? Which book do they? Яг do авч байгаа гэхээр нэгдүгээрт нь цагийн жирийн одоо цаг, хоёрдугаарт нь үүлийн эзэн нь they буюу тэд нар гэсэн үг орчиж байна. Which book do they одоо үйл үг орж байна. Уншдаг. Уншдаг. За. Which book do they read? Тэд нар ямар ном уншдаг вэ? Энэ бол жирийн одоо цаг. Present simple tense. Present simple tense учраас do гэсэн үг хэрэглэж байна. За тэгвэл одоо энэ өгүүлбэрийг past simple tense болгоё. Past simple tense. Өөрөлдөл монголоор орчуулвал, монголоор хувиргуул тэд нар ямар ном уншсан бэ? Тэд нар ямар ном уншсан бэ гэж хэлвэл мөн ялгаа авахгүй which book гэж орж байгаа. Which book. За жирийн өнгөрсөн цаг буюу past simple tense учраас did гэсэн туслах болгож байна. Did. Which book did you? За тэд нар учраас үүлийн эзэн маань did they. За одоо үйл хүн орчин. Read. За өгүүлбэрээ уншиж орчуулж үзье. Тэд нар ямар ном уншсан бэ гэж байна. Тэд нар ямар ном уншсан бэ? За ингээд бид нар жирийн одоо цаг, жирийн өнгөрсөн цагийн харьцуулалтыг өдөр тутам хийдэг үйл явдлыг илэрхийлсэн үгнүүдтэй хэрхэн ялгаатай яаж ордог юм бэ гэдгийг энэ удаагийн хичээлээр, энэ удаагийн давтлах хичээлээр бид нар бүхэн сэргээж ярилцаж ойлголцлоо. За одоо энэ ихнийх нь болохоор тусгай асуулт батлах хэлбэртэй орж иж байна. Дараач нь болохоор ерөнхий асуултнууд үгүйсгэх болон асуух хэлбэртэй орж ирсэн байна. За дараач хэсэг нь юу вэ гэхээр үүлийн эзнийг асуудаг who, whose, which of you гэсэн ийм тохиолдолд одоо яг яаж ямар байрлалтай, ямар хуу ялгаатайгаар ордог юм бэ гэдгийг тайлбарласан байна. За хамгийн сүүлд нь object буюу тусгатгууныг асуувал яах вэ гэдгийг сайн анхаарч авсан баг. За энэ өндөр нэг юм нэмжлэхэд ямар ном which гэсэн үгний араас object норчж байгаа. За энэ бас ялгаа авахгүй ямар ном гэж хэлвэл which book гэнэ. Өөрөөр хэлбэл монгол хэлний ямар ном, ямар дэвтэр, ямар машин, ямар хэл гэдэг яг монгол хэлэнд тэр ямар гэдэг үг маань дараагийн үгтэйгээ байн холбоотой байдаг. Тэгвэл яг англи хэлнээр яг ингэж бодгаа гэдэг ойлгож авах хэрэгтэй. Энийг яагаад давтаж шилж байгаа юм бэ гэхээр хүмүүс which do they read a book гэж хэлгээд байдаг. Өөрөөр хэлбэл which book хоёр маань салахгүй. Object-ийг асууж байгаа тохиолдолд яг хамтдаа байна гэж ингэж ойлгож болох нэ. За ингээд өндөр хичээл маань энэ өрөөд ерөнхий одоо үндсэн хичээл маань дуусах өгч байна. Одоо ингээд нөгөө асуулт хариултынхаа хэсэг рүү оръё. Та бүхэн өнөөдрийн хичээлээс болон жирийн одоо цаг, жирийн өнгөрсөн цаг өмнө үзчихсэн хичээлүүдээсээ нэмж тодруулж ойлгохгүй байгаа зүйлээ асуух боломжтой. Багш нь яг одоо хариулахад бэлэн байна.
За ингээд асуултаа гаргаад ирлээ. Асуултуудаа бүгдээ хариулаад явчихъя. Хэл ерөөсөө мэдэхгүй эхэлсэн болохоор өөрөө өгүүлбэр зохиогоод бичгээр эргэж өгөх юм аа. Өгүүлбэрийг ямар өгүүлбэр болгооч ялахгүй болчих юм аа. Та даалгавар өгөхөө жишээ болгож хэд хэдэн өгүүлбэрийг монголоор бичиж өгөөд дараа нь ингэж бичнэ гэдгээ тулгаж байвал болох уу гэж байна. За монголоор өгүүлбэр хэлнэ гэхээс илүүтэйгээр энэ өгүүлбэрүүдийг монголоор орчуулад ойлгоод явдаг илүү их зүгээр гэж би бодож байна. Өөрөөр хэлбэл одоо анхаарчны хэмжээнд багш нь аль болох хамгийн хялбар аргаар хамгийн хялбар өгүүлбэрүүдийг хамгийн хялбар энгийн үгнүүдийг ашиглаж хичээлээ заахыг хичээж байгаа. Тийм учраас энэ хичээлүүд минь хадгалагдаж байгаа. Тийм учраас дахин үзээд тухайн англи хэл дээр бичигдсэн өгүүлбэр маань монгол хэлнээ яаж орчуулдаг юм байна гэдгийг мэдэж аваад тухайн энэ самбар дээр бичиж тайлбарлаж байгаа өгүүлбэрүүдийг ойлгосныхоо дараагаар тэр өгүүлбэр дотор байгаа үгнүүдийг нь хувиргаад амандаа маш олон удаа хэлж, хэвшүүлж, тэрийгэ цээжилж, хэрэглэж байвал илүү их үр бүтээлтэй гэдгийг гүшин хэлэхээр байна. Жишээлбэл what time do you usually wake up гэсэн юм өгүүлбэр байна. Та өглөө хэдэн цагт сэрдэг вэ гэж байна. За тэгвэл одоо та өглөө хэдэн цаг сэрдэг вэ гэсэн энэ өгүүлбэрээ ойлгочоод дараа нь эдгээр өгнүүдийг оруулаад англи монголоор нь та өөрөө өгүүлбэр зохиогоод хэлээд авах боломжтой. Жишээлбэл what time do you usually wake up? What time do you usually get up? Та өглөө хэдэн цагт босдог вэ? What time do you usually get dressed? Та өглөө хэдэн цагт хувцас өмсдөг вэ? What time do you wash face and hands? Та өглөө хэдэн цагт нүүр гараа угаадаг вэ? За тэгээд энэ дээр хариулаад өгсөн байж байгаа. Би өглөө 7 цагт сэрдэг гэж байна. За тэгвэл энэ сэрх гэдэг энэ wake up гэсэн үгээр соличих штэ. Би өглөө 7 цагт хувцас өмсдөг, нүүр гараа угаадаг, усанд ордог гэх юм. Ингээд тухайн нэг англи өгүүлбэрийг сайн сонсож байгаад монголоор ойлгоод тэгүн утаа тэр англи хэл дээр байгаа үгнүүдийг нь солиод олон удаа өөртөө ажиллаад явдаг бол илүү их үр бүтээлтэй, үр дүнтэй, үр дүн илүү хурдан гардаг юм аа гэж багш нь зөвлөж байна. За дараач лайв хадгалаарай гэж байна. За энэ лайв маань хадгалагдаж байгаа. Сондөр хэлний CGM гэдэг вебсайтад хадгалагдаж байгаа. Icon CGM дээр хадгалагдаж байгаа. Сондөр хэлэн English Language Center гэсэн хуудсанд хадгалагдаж байгаа. Мөн сондөр хэлний CGM рүү оронгууд YouTube гэсэн icon дээр нь дараад тэгээд та шууд YouTube руу холбогдоод бидний одоо бүх хичээлүүдийг одоо 17 хичээл маань өнөөдөр орж байгаа. 17 хичээл маань 17-аар тэн дээр тавьчихсан байж байгаа. За баярлалаа. Анхаарчны хичээлээ заасны дараа дундчны хичээл заах уу гэж байна. Мэдээж анхаарчны хөтөлбөр маань дуусаад та бүхэндээ санал бодлоо солилцоод за хамтарч ажиллаж байгаа байгууллагатайгаа ярилцаад тэгээд дараагийн шат руугаа орох нь тодорхой гэж би бодож байна. За мөн лайв хадгалаарай. Баярлалаа. Лайв хадгална үстэй гэж хадгалагдаж байгаа. Ерөөсөө санаа зовлтгүй. Дугаар нь 99 11 42 14 мөн гэж байна. За энэ бол буруу дугаар байна. За төмөр агшийн утас 99 11 24 14 гэсэн ийм утсаар холбогдож болно. 99 11 24 14 мөн 99 99 24 14 гэсэн ийм утсуудаар та холбогдоод асуух зүйлээ асуух боломжтой. 17 дугаар хичээл хаана байгаа гэсэн бэ? Өнөөдөр хичээл чинь 17 дугаар хичээл 18 дугаар хичээл явж байгаа. 17 дугаар хичээл маань одоо мөн Icon CGM дээр хадгалагдаж байгаа. Icon News гэдэг одоо пэйж дээр бас хадгалагдаж байгаа. Мөн сондөр хэлний CGM рүү орох дээр 17 дугаар нэгээс эхлүүлээд 17 дугаар хичээлүүд бүгд байж байгаа. За баярлалаа багшаа. Анхаарчны хичээлээ за нэг уншсан байна. Энэ багш энэ fast simple болон present simple-ийн хэрэглээ заасан уу дам бүтцэл яваад байх шиг байна гэж. За эхний чинь анхаарчны хувьд бол энэ бүтцэл нь бол нэлээд их чухал. Хүмүүс нь do, does, did гэсэн ийм
өгүүлбэрийн бүтцээр одоо энэ өгүүлбэрт өгсөн байрлал дээр нэлээд их алддаг учраас анхны суурийг сайн тавих ойлголтыг сайн өгөх үүднээс ийм ялгаа гаргасан жишээнүүд бүтцүүд төр нэлээх ажиллаж байгаа. Одоо ингээд жирийн одоо цаг, жирийн өнгөрсөн цаг заасны дараа дараагийн цаг буюу future simple tense орно. За ингээд энгийн бүлгийн 3 цагаа заачаад тэгээд одоо жирийн одоо цаг дээр маань яг ямар юм дээр хэрэглэгддэг вэ гэдэг бүр ингээд бүх хэрэглээнүүдийг маш нарийн зааж өгнө. За мөн жирийн өнгөрсөн цаг маань ийм тохиол хэрэглэгддэг гэдгийг бас маш нарийн зааж өгнө. Future simple tense буюу жирийн цаг маань ийм дээр хэрэглэгддэг гэдгийг бас нарийн зааж өгөх юм аа. За тэгээд бас хэрэглээ маань заагдгийг хажуугаар бас л энэ маань ингээд давхар бүтцүүд, давхар жишээнүүд маань давтагдаад яваад байгаа гэсэн. Ер нь хэл гэдэг маань давталт маш олон удаагийн дадлага дээр суурилж, ойлголт авч түүнийг хэрэгжүүлэх юм боломжийг бүрддэг учраас та бүхэн ч гэсэн гэртээ маш олон өгүүлбэрийн загвар дээр сайн ажиллаарай. Яагаад дүү байгаа юм? Яагаад даас байгаа юм? Яагаад дид байгаа юм? Яагаад одоо энэ маань дүү даас авахгүй байгаа юм? Яагаад одоо энэ which book гэсэн хоёр үг маань цуг орчиж байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэл сурах 3 зүйл байгаа. Өмнө хичээлээр өгсөн надад хэлжсэн байгаа. Эхний ээлжинд нэгдүгээрт нь маш сайн ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт нь ойлгосон зүйлээ өөрийн болгох хэрэгтэй. Гуравдугаарт нь хэрэглэх хэрэгтэй. Ингээл болчих. Ойлго, өөрийн болгох юмд давт гэсэн үг. Хоногшуул гэсэн үг. Гуравдугаарт нь хэрэглээ болгох. За энэ минь яаж байгаа юм бэ гэхээр гадаад хүнтэй яриад өөрийнхөө санал бодлого чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. Гадаад хүний ярьж байгаа чөлөөтэй ойлгодог байх хэрэгтэй. Мөн ямарваа нэгэн мэдхийг хүссэн зүйлээ ямар нэгэн одоо мэдээллийн хэрэгслээс олоод авчих. Ийм хүнийг л ер нь хэлтэй хүн, гадаад хэлтэй хүн, англи хэлтэй хүн гэж ойлгож болно. За. За ингээд ерөнхий юу маань дуусчих шиг байна. Асуулт маань дуусчих шиг байна. Өнөөдөр хичээлж гисэн ингээд дуусч байна. Анх удаа үзэж байна. Гоё заадаг юм байна гэж баярлаа. Ёстой гоё заах юм аа. Баярлаа гэж байна. Лайв яг хэдэн цагаас яваад байна вэ? Маш ойлгомжтой зааж байна. Хэр удаан үргэлжлэх вэ? Дээд шат хүртэл үргэлжлэвэл сайн байна. Баярлаа. Сайн байна уу? Танд маш их баярлаа гэж байна. За ингээд бид нартай шууд холбогдож санал бодлоо илэрхийлж асуулт асууж сурахын төлөө сэтгэл зүрхээ зориулж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Багш нь ч гэсэн та бүхэндээ хамтарч ажиллаж байгаадаа та бүхнийг англи хэлтэй болоход бас өчүүхэн хувь нэмрээ оруулж байгаадаа маш их баярлаж авдаг. За ингээд лайв гэдэг хоёр байгууллагын хамтран явуулж байгаа энэ цуврал хичээл маань баасан гариг болгоны 13 цагаас явагддаг юм шүү гэдгийг дахин хэлье. Явж байгаа хичээл болгон маань хадгалагдаж байгаа. Өдөр болгон тэр сэтгэлийг уншихад хадгалаарай. Хаана хадгалагдаж байгаа юм бэ? Байн хадгалж байгаарай гэсэн ийм хүсэлтүүд их ирдэг. Тийм учраас Сондор хэлний цэгийн мэн гэсэн вебсайт руу орж та бүхэн 18 хичээлийг 18 үзэх боломжтой. Мөн Icon News гэсэн хуудас руу орж үзэж болно. Icon цэгийн мэн рүү орж үзэж болно. Сондор хэлний English Language Center гэсэн хуудсанд нэгдэж бас энэ зааж байгаа хичээл болгоныг дахин давтан үзэх юм боломжийг бид бүхэн та бүхэнд олгож байгаа. Ингээд өнөөдрийн хичээл энэ хүрээд өндөрлөж байна. Эх 7 хоногийн баасан гаригийн 13 цагаас эргэн уулзлаа. Баяртай анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.